Бид удахгүй хуучин оноо үдэж шинэ оноо угтах гэж байна. Хэл гал хаалттай бараа материалын хомсдолтой байгаа энэ цаг үед Орхон аймгийн 45 ээж хамтран шинэ жилийн чимэглэл тоглоом зэрэг бүтээлийг өөрсдийн гараар уралжээ. Ингэхдээ давхир хаягдал болох цаасан хайрцаг, порлон, даавны өөдөс зэргээр шинэ жилийн тоглоом, хаалганы чимэглэл, цасан бөмбөлөг, гацуур зэрэг бүтээлийг уралсан байна. Шинэ жил болох ч байгаа энэ чинь одоо нөгөө хил хаагдаад ингээд материал юм ингээ ховор байгаа штэ. Тэгэхээр нөгөө заавал тэрэнд баригдахгүйгээр юмаа хий бүтээгээд хаалганы чимэглэл одоо энэ нөгөө ширээний чимэглэл энэ төр байгаа штэ. Шинэ жилийн бөмбөлөг энэ трийг дандаа нөгөө хог хаягдал картон цаас порлон одоо нөгөө дээл хувц эсгэж оёод нөгөө дотроос нь синтепонгээ гардаг штэ. Тэрийг ашиглаад ингээд чимэглэл энэ траа хийсэн байгаа. Тэгээ аль болохоор нөгөө юм байхгүй юм чинь гэж хоошоо суух биш. Болж өгвөл ажлаа зогсоохгүй үргэлжлүүлээд хийгээд авах юмсан гэд ингээд хийгээд ажиллаад явж байгаа. Болохоор хүний нөгөө оюунаас гарч байгаа ямиг л гой бүтээл болгоё гээл ээжүүд маань ингээд зорж ажиллаж байгаа. За манай төрийн бас байгууллага маань жилдээ 1-2 удаа үн төлбөргүй сургалтуудыг явуулдаг. Зорилттой бүлгийн хөгжлийн бэрхшээлтэй тийм одоо өндөр настан ч гэдэг юм уу сурыг хүсээ ингээд мэдмээр байна өөрийн гэсэн орлоготой болмоор байна гэсэн хүмүүстэй нээлттэй байдаг. 6-гийн 6-ад хамттай орлыг нөгөө юуны бэлтцийн дэлгүүр байгаа. Тэнчэнээсээ очиод за одоо ингмээр байна тэгмээр байна гэд асуухаар бүх юмыг ингээд заагаад чиглүүлээд өгдөг. Facebook дээр Эрдэнтийн ээжүүдийн урлан гэд групп байж байна. Эрдэнттэй хамттай урлыг гэд бас пэйж хуудас байгаа. Тийшээ холбогдоод биднээс за энийг ингэж сурмаар байна. Ингмээр ахын би орлоготой болмоор байна. Яах уу гэд гарц мэдхгүй олохгүй байгаа хүмүүсээ бол бидэнтэй холбогдоорой. Бүх юм нээлттэй байгаа. Хүсэл сонирхлоороо нэгдсэн ээжүүд гар урлын бүтээл урлагтаа гар доорх материал ашиглан төрөл бүрийн зүйлс уралдаг бөгөөд тэд гар урлал сонирхож байгаа хүмүүст жилдээ 2 удаа үн төлбөргүй сургалт явуулдаг байна.